Эрхэм үзэгчид та бүхэндээ шинэ он шинэ жилийн мэнд дэвшүүлье. Шок мэдээ. Энэ жилийн сүүлийн дугаартаа 2022 онд монголчууд биднийг шоконд оруулсан шок үйл явдлаас онцолж байна. Яаж эхлэн яг тэгж дуустдаг. 2022 оны бар жил Хөгжлийн банкыг тонсон дуулианаар эхэлж нүүрсний хулгайгаар дуусч байна. Бар савраараа базаж, шүдээрээ хазаж, сүүлээрээ шарваж, тооны машинд багтахгүй том хэрэгүүд найдаараа ил боллоо. Альва муу юм ерөнхийдөө сайн гэдэг. Мууг илчилж байж сайн болгонд цэгцлэг эхлэл тавигддаг учраас бар жил монголчуудад алсуураа ээлтэй Монголын хулгайч нарт алсуураа халтай он жил болж өнгөрч байна. Шок мэдээг эхэлж байна. Хөгжлийн банкнд 1.8 их найт төгрөгийн үр хуримтлагдан овоорсон тухай шүүлүүлэгдснээр бар жилийн базаа эхлэв. Гадаадын ямар ч маф ийм их замын төвчрэлтэй бүх чахам хоорондоо хамаатан садан болчихдог Монголд банк дээрэмдэх боломжгүй гэж үзнэ. Тэнд бакбийтэй маск зүүсэн буутай хүмүүс банк дээрэмддэг бол харин манайд шалхар гүзээтэй сахал самбаатай цагаан захтангууд банк дээрэмдэнэ. Тэнд дээрэмдэх банкаа сонгодог бол энд дээрэмдэх банкаа сонгон байгуулдаг. Дээрэмдүүлэх мөнгийг нь бонд нэрээр зээлдэж авчираад доллар, еврогоор ингээд ав гэж байгаа юм шиг тоолж бэлтгэж тавина. Хөгжлийн банкыг дээрэмдэхийн тулд байгуулж дээрэмдүүлэх мөнгийг нь Эзэн Чингис хааны нэрээр үр тавьж авчирсан. Хувийн банкны сахалтай эзэн улсын банкны санхүүг хусна. Дээрэмдсэн банк нь дээрэмдүүлсэн банк нь байрлана, тоногчт нь тонуулагчийнхаа цагийг бүртгэж камераар хянаж, үр тавигч нь үр барагдуулагчаа томилно. Барьцаагүй 100 мянган өдрийн зээл Хөгжлийн банкнд барьцаагүй 100 тэрбумын насны зээл болж хуурсан байсан нь илчлэгдсэн. Чингис бондоор 2013 онд 1.5 тэрбум доллар оруулж ирэхэд улсын хурлын чуулган дээр өрийг нь хэн төлөх юм бэ гэж асуухад үр хүүхэд минь төлчихнөө гэж ерөнхий сайд Алтан хуйг хариулж байжээ. Тээх бидний үр хүүхдүүд тэгээд яванд энэ төгрөг мөнгө төлчихнө л дээ. Тээх бидний үр хүүхдүүд тэгээд яванд энэ төгрөг мөнгө төлчихнө л дээ. Асуусан нь ч хариулсан нь ч анхнаасаа л юу болохыг мэдэж байсан болж таарч байна уу? Бүгдээрээ нэг хүний хүүхэд болчихгүй тулд үрийг нь өөрсдөр нь төлөөлөх. Чиний үрийг би төлөхгүй тэмцэл өрнөсний эцэст өнөөдрийн байдлаар 1 их найт төгрөгийн зээл төлөгдөд байна. Хуурчаа! Садраа! 24 ба төлөөч! Хүчтэй хуурчаа! Аслахи! Олуулаа эсгэрч гуугалсны хүчинд Чингис бондын үрийг бүрэн барагдуулж Хөгжлийн банк Сэхэний тасгаас энгийн өрөө рүү шилжээд байна. Тэнх хагас нь барагдаад байгаа ч төрөөс авсан төрийн компаниудын зээл эрэл компани Эрдэнэбат нарын сохор зоос өгөхгүй луунжсан үрийг хэн барагдуулах нь одоо ч тодорхойгүй байна. Эрлийн үзүүрт Эрдэнэ биш, эрлийн үзүүрт Эрдэнэбат олчихвол илүү их үр барагдана. Та яагаад зээлээ төлдөг юм бэ? Зүгээр чи зөв ойлго. Зээлээ бүгдийг төлдөг юм аа. Чанаргүй зээлтэй гэдэг штеп. Хулгай хар мөртөө бол нүүрсний хулгай бүр тасхар мөртөө гэдг нь батлагдсан. Бузрыг үл оруулж буйныг эс гаргах улсын дархан хилээр 10 гаруй жилийн туршид нүүрс өшиглэж байсныг илчиллээ. 17 дугаар жарны бар жилд 17 ба 60-ын тоог зүгээр байлгадаггүй үйл явдал үргэлжилж эхний ээлжинд нүүрсний хэрэгт холбогдуулан 17 хүний нэрийг зарлаад байна. Намууд манад лав нүүрсний хулгайч байхгүй гэж нуугдаж тоглосон боловч шуудагаар нь биш чингэлгээр нь хусагчид шоронд бус орд нь нэгээрээ биш нилээд олноороо байсан нь тодорхой болоод байна. Төрийн орд нь төрийн шорон хоёулаа гадуураа хашаатай. Хамгаалдаг цэрэгтэй, засгийн хоолтой, тодорхой тооны улсууд тодорхой жил аваад суудаг. Хүрзээр нь туусна шоронд, ордоор нь тонсон ордонд суудгаараа ялгаатай. Жагсаал цуглааныг албадан дарааж, шаардлага биелүүлсэн, эсэргүүцсэн, хууль бус үйлдэл гаргасан иргэнийг баримтлан саатуулахыг анхааруулж байна. Олон түмний бухимдал, дургуутслын хүчинд ял шийдэглэн чангарч, нууцуд ил болж тээвэрлэх, борлуулах, олборлох бүх үе шатыг нь хэн бүхэнд нээн харуулах ажил эхэллээ. Энэ оны 8 дугаар сард ерөнхий сайд оюун эрдний өөрийнх нь хэлэх дуртай үгээр бол амаргүй бэрх цагийг туулах давхар мост олгож давхар дээлтэй 9 сайдаар хүчсэлдлээ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн зарим зүйл заалт үндсэн хууль зөрчсөн гэж үндсэн хуулийн цэцүүдснээр гишүүд үлгүүртэй бэлэн байсан давхар дээлээ сэгсэрч аваад гаргаж өмсөв. 2022 оны бар жил эмэгтэй улс төрчдөд ээлтэй биш халтай жил болж өнгөрлөө.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Саран гэрэл ядуу өрхүүдийг улны гэж адчаа үзсэн үг хэллэгээсээ болж давхарлсан дээлээ тайлж дан тэрлэгтэйгээ үлдлээ. Хэлсэн Саран гэрэл боловч хэрэгэлсэн хөдөлмөр нийгмийн хамгааллын яамныхан мултарч үлдсэн. Улны гэдэг бол бид аль бишний байдлыг сэргэлдэг. Дэд сайд цулбгаараар ахлуулсан баг улны гэдэг үгийн ирэлд мордсон ч одоо хүртэл олоогүй байна. Цахим хөгжил харилцаа холбооны дэд сайд Болор Эрдэнэ үе насаар нь ялгуурсан байж болзошгүй үгнээсээ болж огцорсон. Сангийн яам нөөтөлөгчтэй үлэн гэж унтраасан реклам цацууллаа. Дэлхийд дайргийн тавд орох оюу толгойн гүний уурхаар анхны тэсэлгээ хийлээ. Оюутлогын хөрөнгө оруулалтын гэрээг цуцлуулж монголчууд 2-3 тэрбум долларын өрөнд аль хэдийнэ орж ирээдүйд 22 тэрбумын өрөнд орох байсныг зогсоов. Дахин давтагддаг ёсоор махны 17 үйлдвэр хаагдав. Хортой махны дуйлан дэгдснээс хойш бараг жилийн дараа саяныг устгасан. 60 ба 17 гэдэг тоотой монголчууд бүхэл Монголтой холбоотой гадныхан ч орооцолдож байна. 60 настай шар сэмжилсэн Сингапур өвгөн 300 монгол эмэгтэй нүцгэн зураг бичлэгээр барьцаалж хятадуудад зардаг байсан байж болзошгүй хэрэг илэрв. 17 дугаар жаранд 17 ба 60-ын тоог зүгээр байлгадаггүй адал явдал хэрэг тохиолдол үргэлжилсээр байна. Нүүрсний хэрэг 17 хүнийг зарлаж 17-оор нүцгэлж махны 17 үйлдвэр хаагдсан бол 60 тэрбумын үргэлжлэл болгож сэлб голыг гоёх 60 саяын зээл хүний өмнөөс хүнд 60 саяын сарнаа илгээсэн гих зэрэг дуйлан дэгдэв. Хятадаас 30 сая доллар зээлдэж Улаанбаатарт нүхэн гарц барихаар болов. Олон нийт нүхэн гарцаас илүү үрийн нүхэнд унаж байна гэж шүүмжлэв. Сошиал инфлюенсер цэцгийн удирдлагаар Хятадын 60 сая долларын зээл авч 3.1 тэрбум төгрөгийн урсгал зардлаар сэлб голоо өргөсгөж гоёж тогтчуулах төслийг зогсоолоо. Ам алт бол барьж болдоггүй, салаавч гаргавал буцааж болдоггүй гэдэг хилцүүг гарав. Жолооны үнэмлэхгүй шүдний эмч маралмаа 2 хүүхэд 7 машин мөргөв. Хохирогчдын амыг таглаж хохирсон охины арьсан зулгарсан залуу хүн алдаал үйц гэж ухуулах гээд эцгийнх нь бизнес жолоогоо шилжүүлсэн найз залуу зэрэг нь илчлэгдэв. Өмгөөлөгч Батбаярын охин А муухай харлаа гэх шалтгаанаар бусдын бие дээр халуун кофе асгасан. Чөтгөр шулам хаалга тогшлоо гэж айсан гихүү шулмастай зодтолдох дуртай гихүү согтуур чихэр гуйсан охиныг өшгөлсөн зэрэг бичлэгээр Монголын сошиал амьсгалав. Олон улсын түрэг академи археологийн хүрээлэн номгоны хөндийгөөс Бэлэг хааны эцэг хөтөлөөгтэй холбогдох үн цэнтэй олдвор илрүүлв. Малтлагаар 2 гүйгтэй арслангийн олдвор олсон. Харин орчин үед хийсэн нүрээ бутсан хөмсөг сормостой алиа марзан арслангуудын элдв баримлыг сошиал орчинд илрүүлэн шогилсоор байна. Монголын тамирчид онцгой амжилт олныг гаргалаа. Шатар сонирхогчдын дэлхийн аваргаас маргадгуа төгөлдөр сод үлэгнаар англиал тос бүрдээ төрүүллээ. Бүх Оросын усан сэлэлтийн цомын төлөөх тэмцээнд эрхэс 3 алтан медаль хүртэж монголчууд усанд муу биш болохыг нотлов. Уралдааны замд живхгүй л бол амжилт гэж Монголыг шоолдог байсан цаг ард хоцорч усан спортоор дэлхийд дээгүүрт ордог орсуудыг эх оронд нь монгол хүн ялав. Төрийн ордонд нэг баавга унтаж байгаад сэрв. Ичээнээсээ гарсан баавга хан турганд цуурсан төрийн ордныг хугаалгахтахаар ууртай байна. Мөнөөх нүдний шилтэй баавга охидтой хүчээр унтдаг гих дуйлан дэгдсэн ч хохирогч гэж мэдүүлж байсан бүсгүй шин байр олон машинтай болсныхоо дараа өөрийгөө шүүхэд өгч өөрийгөө 7 сая төгрөгөөр торгуулав. Орос ардын үг байдаг. Та бүхэн цээжилж аваарай. Унтаж байгаа баавгайг сэрэх нь өөрөө өвдүүлэх аюултай гэж. Малайзад 16 жилийн өмнө алагдсан алтан туяагийн ар гэрт 1.5 сая доллар нөхөн төлөх шийдвэр гарав. 2 алуурчин цаазын ял оноож захиалагч Малайзийн ерөнхий сайд асан Нажиб Разакийг мөрдөн шалгаж байна. Монгол хүний амь нас үн цэнтэй гэдгийг нотолж 16 жилийн туршид гуйвшгүй тэмцсэн Шарибуугайг ард иргэд хүндэтгэж байна. Чингис хааны гал голомд төрлөх нутаг Монгол улсад Чингис хаан музей үүдэнэ. Балтас компани бүтээсэн барилгын зураг нь Туркийн Кизилай гэдэг их дэлгүүртэй ялгахын аргагүй адилхан болсон бөгөөд дуучин жавхлангийн малгайг томруулан дээвэр дээр нь тавьснараа л өөр юм. Чингис хаан музей 12 мянган үзмэртэй үүний 90 гаруй хувь нь их үзмэр байна.
Олимпийн аварга Найдангийн Төвшинбаяр улсын начин Багын анд Инхбатын амийг хөнөөж 16 жил хорих ялаар шийтгүүлв. Тэрбээр Олимпийн анхны аварга гэсэн алдар нэрээ Хөдөлмөрийн Баатар хүн амны хэрэгтэн болсон анхны муухай жишгээр үрд харлуулав. Энэ бүтээс нөөжл тасж байна. Цалин орлого хомслагч айл бүр хүн бүхний халаасанд хуруугаар шургуулсан инфляц гарав. Атар талхны үн 1200-аас 2400 төгрөг болж нугарсан бол дизель түвш 3 дахин өслөө. Монгол төгрөг долларт ялагдаж 2000-аас 3500 төгрөг болж ханшин сулрав. Ирэх 2023 онд шогцсныг нь шоглож, шокруулад байв, шоолж, бурууг зүгийн мэд хатгах шок мэдээгээр иргэн уулзцгаая.